дундын өмчөд хандлагыг чи мэдэхгүй юм байна. Чи бол шууд хувийн өмчн дээр өссөн хүүхэд байна, тийм үү? Тийм. 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 Гэхдээ яг нөгөө бас арай ойрхон төрснийхөө хувьд сонсч ийсэн хэдхэн жилийн өмнө тэгжсэн гэсэн л юм байгаа. Тэрнээс биш. Тэр үеийг бол мэдэхгүй. Чи 90 оны арчилсан хувьсгал скватрын талбайн чулуун цементэн дээр төрж яхаг мэдэх үү? Одоо дараа нь зургийг харсан. тий, зургаар мэднэ. Одоо Ахмад барьцаанууд маань байна тэр үеийн. Тэднэртэйгээ бас холбоотой ажилдаг. Тэрнийхээ хүрээнд тэр түүхийг нь судлаад, номыг нь уншаад би арчил тайртай шүү дээ. Өнөөдөр би ингэж сууж байгаа нь арчлаа. Чи хайртай байхасаар аргагүй л дээ. Чи биднээс ч багадаа социализмд хайртай гэж Пенерийн тангар өргөж л өссөн. Тий, үедээ л өөрийнхөө үедээ л хүн хайртай байдаг. За Эрхэнбаатарын Төмөр Баатар тийм ээ. Их олон баатрууд байна. Эрхэнбаатарт чиний аав тийм ээ. Тийм. За Төмөр Баатар чиний нэр. Манайх ихээс гуруула, 3 хүүтэй. Би том Төмөр Баатар. А чи том юм уу? Тий, айлын том хүү. Айлын том хүү юм байна тийм ээ. За дүүгийн чи ингэ гэдэг. Төмөр Хуйг Баатар гэж хоёр залуу байна. Ингээд Хуйг Баатар болоод ингээд ерөөсөө Хуйг Төмөр Баатар гэдэг үгэн донд орсон юм байна тийм үү? Тийм. Тийм байна. За бас их бэлгшээлтэй юм байна. Аав чи юу хийдэг вүлээ? Манай аав чинь тээврийн жолооч хүн байна. За тээврийн жолооч. Би чинь жолоочийн хүүхэд. Дорнтой аймгийн автовазад жолооч байсан. За. Тэгээ механик байсан. За. Тэгээ сүүл рүүгээр хуваараа тээврийн жолооч хийж гад. Одоо бол Улаанбаатар хотод ажил хөдөлмөр эхлээд байна. За тэр үе чи одоо гавшгай манлай ямар жолооч үлээ? Манлай жолооч тэр гэж байдаг байсан тийм ээ. Нутгийнхаа талд нөгөө зил 130-ийнхаа хажууд аавынхаа өвгөнд үнэр нь их өөр шүү дээ. Машины үнэр тийм ээ. Ялангуяа зил 130-ийн үнэр бол бүр өөр. Одоо үгээр хэлчихгүй л дээ. Алс хэдийн замд явж исэн аав чинь тэгээ би чамд нэг дуу шаруун гэгийн алсад одох юмсан гэж. Энийг нэг баяшоо ягаад чи нэр өгсөн тийм ээ? Тэр шаруун маань саяхан явсан да өрхий. Агуу юм гэдэг агуул байдаг юм байна. Тэгээ бид нэг нэгийгээ их сайхан хайрлаж явах хэрэгтэй. Хүн алдаж он тийм ээ? Унаж тусна, өндийж өөдлөн. Тийм байна. Ээж чи юу гэдэг юм? Манай ээжийг Мандармаа гэж хүн байсан юм аа. Байсан юм аа. Скватрын аймгийн Дарган сумын харьяат. За. Тэгээд Дорнтой аймгийн цэглэгээ станцд ажиллаж исэн. Улаанбаатарт ирээд бас манайх чи 2000 онд нүүж ирсэн. Энэс хойш хувийн бизнес ахуй хийж гад тэгээд өвчний улмаас таалд өгсөн. Өвчний улмаас таалд өгсөн. Ээж чинь яг өнгөрөхдөө чамд юу загсан? Миний хүү олонтойгоо яваарай. 2 дүүгээ дэм болж яваарай л гэсэн. Чи ээжигээ баярлуулж чадсан уу? Ээжийнхаа юг бол би чадаагүй гэж боддог. Ээжийн хайрыг ер нь ээжийнхаа биелүүлж чадсан хүн ер нь хорвоо цөөхөн баха гэж би боддог. Тий. Би бол чадаагүй. Одоо энэ Монгол улсад яг өргөн дарахчаад хор тавдар гэж нэг аюул төвч юм. Тий. Хор тавдартай бас 3 жил тэмцээ. Бас ламаргүй юм байлээ. Сайхан залуугаараа бас ууд болсон. Чи айлын том тийм ээ. Чамд их үүрэг оногдож дээ. Тэгээ өнөөдөр өглөө би саний аваа харж ирсэн чинь ган зэрэг ирээдүйдээ идэх тал дээр социалист үеийнхэн өөдрөг. Шинэ үеийнхэн готронг байна гэж. Одоо та нар байхгүй шинэ үеийнхэн чинь. Тэгэхээр чинь чи одоо 33 та гэсэн үг үү? Тий. 33 насн дээр явж байгаа юм байна те.
минь сайхан насаа. За 33 нас хүртлээр миний дүү хаагуур яаж яв? Ямар сургуульд сурав? За чамаас ч одоо ажил төлөвлөлийн асуух одоо энэ гэр орно яа төхнүүлсэн тухай асууна. Би нэг 100 хүний эрэлд яваад байгаа. Тийм. Гэхдээ энэ 100 сайхан хүн энэ улс орныг нэг бас зовлонгийн жаргалтай амжилт олдтын алдаа оноотой үүрч дүүрээд ирээдүйн зөвлөх юм да. Би чиний тухай сонссон. Би нэг нэвтрүүлэг үзсэн. Улаанбал гэдэг нэвтрүүлэг. Тэрэн дээр өөрөө чи байж байгааг харсан. Надад ямар юм бодогдсон бэ гэхээр 90 оноос төрсэн хүүхдүүд бас л хүнд үеийг туулж өнгөрөөсөн. Чи бол 3 настай байсан мэдэхгүй байх 10 хүрэхээр мэддэг болсон байх хэвээр. Тийм яг 97 онд чи 10 тав байжсэн. Тийм үү? За 95 онд лангуун дээр хоол байсан уу? 95 оны үеиг бол би сандыг. Би ч яг сургуульд орж исэн үе. Ер нь юм ховор штэ. Ховор байсан тийм. Чи танаа гэр яаж одоо хоолоо олохын төлөө тэмцэж зүтгэж ийсэн? Тэгээ тухайн үед бол би чинь Доронтой аймгийн Чой улсын хотод төрж өссөн. За Чой улсанд. За Хэрлэн сум. Манай чинь Чой улсын хотод одоо тухайн үед амьдарч ийсэн. Тийм. Тэгээ манай аав чинь одоо тухайн үед хувийн машинтай. Тэгээд хүмүүсийн бас мал хуу нааш цааш нойр доош болгоно. Цаашлаад хуваараа аж ахуй эрхлээд тухайн үедээ Доронтой аймагтаа дуут гэж хуваараа эрхлэх аж ахуйг нээгээд өвөө аав нар тэгээ гурлийн үйлдвэр ажилладаг байсан. Оо за Доронтын гурлийн хувийн үйлдвэр тий. Зөв. Тэгээд тэндээс л миний одоогийн энэ бизнес руу орох хөл анхны зам тавигдсан баг. Тэгвэл чи ерөөсө хар багаас ядаж орлого зарлага гэдгийг ойлгож хэлсэн. Тэр нөгөө хивэг мив гурил мөрлөө килограмлаад үйлдвэрийнхээ үүднээс зарчих штеп. Чи. Тэгээ би тэнд нь оролцоод зарим үед ганцаараа бие даагаад нөгөө 1-р ангид орсон хүүхд тоо бод чадж байгаа. Тэгэл ихэлсэн. Тухайн үед тэгэхээр манайх бас харьцангуй гайгүй. 90-ад оны үед бол тийм хүнсний гачигдал бол харьцангуй гайгүй байсан. Би тийм зовж байгаагаа санахгүй байхыг бодоход чи ер нь зовлонгоо бол мартдаггүй юм шиг байна. Цовж байгаагаа санахгүй байхыг бодоход айгүй зөв миний төө. Тэгвэл чи ерөөсөө л энэ капитализмтай цог төрсөн гэсэн үг. За ба ер нь тийм байна. Манай хоёр дүү чинь хоёулаа эрэхтэй. Тэгээд яг доотлын дүү бол ойрхон, насаар ойрхон, ой 5 сарын зургтай. Тэгээд хамтдаа бид хоёр бол хамтдаа өсөд хүмүүжчихсэн. Тийм ойрхон хоорондоо тоглолт. Тэгээд тийм бэ. баг дүүгээ бол тэгэл үүрээл чирээл тэгэл хүний амьдрал болохоор тэгээ манайх ч Улаанбаатар хотод 2000 онд нүүж ирсэн. Тэгэл яг амьдралын бужигнаа яг өрсөлдөөн олон янзын юм руу орсон доо. Тийм байна. Чи 2000 онд орж ирнэ гэдэг чи хэдтэй орж ирэх вэ? 13 настай. 13 настай. Нөгөө өөрөө чи хуваараа эрхтэх аж ахуй тэнд хувийн аж ахуй үлдсэн үү? Тэр ерөнхийдөө бас тухайн үед нөгөө нийгэм чинь нэг юм ороо босгоо байсан болохоор тэр аж ахуй ерөнхийдөө болохоо байлаа л. Дампуураад. Тэгээд за одоо их хотоо бараад хилийн ботсон баг. Тэгэл зил 130 машинтайгаа гэрээ ачаал, өгсөрмөл байшингаа ачаал. Би Улаанбаатар хот ирээд ирээдүйн цогцлбор гэж нэгдүгээр хоолсон. Тийм. Оо сайн сургууль. Тэнд суралцаад олон сайхан багш нар, олон сайхан найз нарынхаатайгаа хамтдаа тэгээд амжилттай сургуулаад үргэсэн. Тэгвэл танах ингээ хот руу ороод ирэхээр чинь одоо бизнес яах вэ? Нөгөө хоол олох, мөнгө олох яах юм? Үгүй яг хот руу орж ирэл манай аав одоо бас манай аавч бас хөдөлгөөнтэй үнэлтэй. Тэгээ ээж маань ажил хийгээд, аав маань ажил хийгээд бид нарыг бол одоо хоёр идэвхлэхгүй, хоосоо хонуулахгүй гэдэг тийм байсан. Хүний дайтай байлаа. Чи ажил хийж байсан уу? Хүний дайтай байсан боловч би ч одоо өөрөө бас хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Хотын хүүхдүүдийн голд ороод ирэхээр юм юмар л дутдаг юм байл. Тийм шүү дээ. Тэгээд за энийг гүйцэгч нөхөх арга бол ажил хийх юм байна гэж ойлгоод. За. Тэгэл 13 настайгаас ер нь ажилд орсон доо. 13 настай гэж шүү гэсэн 5 дугаар ангиас уу? Тий 6 дугаар ангиас. 6 дугаар ангиас ажил хийнэ. Ажил хийхгүй яах вэ? За. Тэгэл ундааны цэгт ундаа өргөч, ундаа тоологч. Тэгээ нөгөө тухайн үед 50 ундаа цехээс зардаг. 50 ундааны чейнж болсон шүү. 50 ундаа цехээс зардаг. 50 ундааг хэдээр аваад хэдээр зарах вэ? 50 ундааг
яг цех дээрээс нь бол би нэг яг ажиллаж ихтэй бол 50-аар зараад гадагшаа гарахаараа 50 ундаа чинь 100 төгрөг 100 болчтой тий. Хоёр дахин уурдаг. Тий. Өдөрт 2 авдар ундаа зарчхаар чинь нэг одоо нэг нь 50 төгрөгийн ундаа 20-тэй авдрандаа 2000 төгрөгийн ундаа авч гараа 4000 төгрөг болчихж байгаа. 2000 нь үлдэнэ. 2000 төгрөг ашиг. Тэгээд дүү бит хоёр чинь хоёулаа ойролцооносных 2 авдраа давхрал тавиад Зөв. тэгээ хоёр талаас нь өргөөл явчих. Би яагаад энийг асуугаад байгаа юм гэхээр яг энэ үед хүн бүхэн амьдрахын төлөө зүтгэсэн. За яг ус ихэд айлын хүүхдүүд бас өөрийн гэсэн замналтай байсан. Сургууль соёлын нэтэрээ бас сонгох болцоо байсан. За тэр үед 8 хийгээд хөлжсөн хүмүүс энэ хүүхдүүд бол бараг их хэцэггүй мөртлөө бас өөртөө л сурах ёстой, ажиллах ёстой гэж босч ирсэн. Өнөөдөр одоо төрийн их дээгүүр албанд сурч байгаа, ажиллаж байгаа хүн одоо бас нэг чам шиг эхэлсэн байна. Бүгд ингэж эхэлсэн. Тэгэхээр чи бол одоо ажилчин ангийн игнээс хуучны хэлээр шүү. Одоо бүх амьдралын оргил руу замнаж явна тийм ээ. Миний дүүд бас гэгийн хүсэл байна. Байна. Тийм үйлжил явна. За тэгээд чи сургуулаа хийчих тийм үү? Яадгийн тэр чинь тийм бизнес хийхэрч. Үгүй юу гэж сургуулаа хийх вэ? Манай ээж маань одоо эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгийг байнга хэлдэг байсан. Тэгэхээр хоёулангийн хийгээ яваа л гэсэн үг шүү дээ. Тэгсэн. Тий. Тэгээд хоёулангийн явбал чи амжилтанд хүрнэ гэсэн. Тэгээд тэр чинь зуны амралтын өдрүүд. За тэгээ 10 дугаар ангиад төгснө. 10 дугаар ангиад төгсөө. За тэгээд яах вэ? 10 дугаар ангиад төгсөөд төгсөх үеэр нилээ их бас л нөгөө янз бүрийн бизнес хийчих гээл. Одоо нөгөө ундаа биш одоо арай жоохон томорч эхэлсэн шүү дээ тэр үеэс чинь тий. Урдаас жоохон хувц сунаар оруулж ирнэ. Зөв. Одоо аль хэдийн нөгөө гахамахаар ганцгаар орсон биз дээ. 2005 оны үе. Тийм. Тэгээ хар 20 зах дээгүүр юмнууд зарна. Зөв. Тэгээ хар 20 зах дээгүүр тэр нэг төгсөх үеийн маань амьдрал үргэлжилж жагаад тэгээд 2005 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль гэж байна. Тий. Тухайн үеийн хөдөлмөрийн дээд сургууль. Одоо байгаа. Одоо ч байгаа. Тий. Тэнд орлоо. Зөв. Тий. Тэгээд хөдөлмөрийн эдийн засгийн мэрэгчлэр 4 жил суралцсан. Хажуугаар нь ажиллаа хийн. Ингээ суралцсан. Тэр тухайн үед би бас багш нар маань ч дэмжээд ангийнхан маань ч тийм нөгөө ажил бизнес хийгээл явах гал үзээд байдгийн маань дэмжээд сурахын хажуугаар ажиллах боломжийг тэнд би бас олж аваад ирсэн. За хоёулаа өштэй сая ярьсан амьдралын хэсгийг одоо эргэж фэйсбүүкээр сонирхно. Би хүмүүстэй танилцахдаа фэйсбүүкээр нь танилцдаг. Ягаад гэвэл фэйсбүүкийн хаягийг нийтэд хараачаар чамтай танилцахад их амар болно. 100 хүний ярилд яваад байгаа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр төрөл бүрийн хүмүүс байх ёстой. Миний урд нь хийсэн энэ нэвтрүүлгүүдэд бол сайхан залуучууд одоо дотоод сургууль төгссөн тэр тийм ээ. Таныг би урьж оролцуулж байгаад баяртай байгаа. Би чинь бас ингээд гадаад сургууль төгсөөгүй. Гэхдээ манай одоо нийт залуучуудын хэдэн хувь нь гадаад сургууль төгссөн бэ? Тийм. Тэгээд нийгмийг одоо залуучууд бас ингээд дунд үеийнхэн бүгд л төлөөлөл авч явж байна. Тэгэхээр таныг бас би урьжсанд баяртай байгаа. Эхэндээ би заавал гадаад төгссөн хүн байх юм болов уу гэж. Амьдрал олон өнгөтэй. Тэр дундаа амьдралын мөн чанарыг мэдэрсэн хүмүүс бүр хэрэгтэй. Бидний үе бол одоо ингээд ерөнхийдөө бол заавар зөвлөгөөгөө өгөө та нарыг халамжлан хүмүүжүүлээд мөн үү мэддэг чадварынхаа хувьд архив болж хуураад архива дэлгээд тэгээ зааварчлаад байж явах ёстой цаг үе ирсэн. Эрхэнбаатарын Төмөрбаатар. Эрхэнбаатар Төмөрбаатар. Гэхэд ингээ бүхэлдээ нэг нэр болчихсон шүү тийм ээ. Эрхэнбаатар Төмөрбаатар. За зүйтэй. За энэ чинь юун зураг вэ? Сайхан залуучууд өнөрөө явж явах чинь. Тэгээ энэ манай Доронтой аймгийн Чавас хот байдаг найрамдлаг цэцэрлэг төрөлн байт. За. Тэнд сая энэ хавар очоод найзуудтайгаа уулзаад, дүүнэртэйгээ уулзаад тэгээд мөнөрөө нөгөө цэцэрлэг төрөлнгөр явж байгаад үед авахулсан зугаалж ирсэн. Зугаалж ирсэн. Тийм байна. За ингээ фэйсбүүк нээлттэй. Нээлттэй. Одоо хүмүүс харж үзэн сонирхон тийм ээ.
За энэгээр юу вэ? Энэ сонгон хайрхан дүргийн ардчилсан нам энэ төргээд тэмдэгнүүд байх. Ардчилсан намын бахан тэмдэг юмнууд л байна да. Чи ардчилсан намын гишүүн хүн үү? Тэ би ч ардсан намын гишүүн. Ардсан намын залуучуудын холбоонд бас аль башдаг. За холбооны Хяналтын ерхий зөвлөлийн дарга. Хяналтын тий. За одоо маш ширүүн аль байна да тийм ээ. Тэгээ манай залуучууд бид нар чинь бас дүрм журмын хүрээнд улс төрийн юмд оролцох хэрэгтэй. Зөв. Тэгээ тэрнийхээ хүрээнд ч бас чуулганаараа хяналтын ерхий зөвлөгөөг сонгосон. Тэгээ тэнд ийм хариуцлагатай аль башаа явж байгаа. Одоо ингээ 3 жил болж байна хариуцлагатай аль баш. Чи хэдэн настай байхдаа ардчилсан намд хэлсэн байж таарах уу? Би ер нь бол 2008 оноос ардчилсан намд хэлсэн. 8 он. 21 настайгаас. 21 настай. Тэгэхээр чи ер нь энэ үзэл бодлоо ойлгосон байсан уу? Намынхаа. Яг тэр үед үү сайн ойлгоогүй байсан. Тийм шүү дээ. 2000 ойлгосон гэж хэлэх юм болоод гэж ойлгохгүй байсан. 2012 онд харин намын баталгаа аваад сонгуульд ажилд оролцоод тэгээд за барууны үзэлтэй хүний эрхчлөөг нэг тавьсан ингээл одоо тэр үеэс л үндсэндээ ойлгож байгаа юм л да. Тэндээс ч идэвхтэй оролцсон. Тийм байна. Чи чинь тэгэд дээд сургууль төгссөн байлоо. Төгссөн 2012 онд бол би төгссөн бизнес хийж ирсэн үе тийм. Бизнес хийсэн байна. Чиний бизнес ер нь ямар чиглэлээр явсан юм? Багасаа бол тэгэл худалдаа 8-ны чиглэлийн хийдэг байсан. Тэгээ 2007 онд яг албан ёсоор одоо нэг юм компани систем рүү орж ирсэн л дээ 20 настай. Тэгээд тэр үе чинь 20 настай. Тий 20 настай. Хэрцэн гурлийн үйлдвэр ажилуулдаг байл. Хүч наац ямар сони. Их сони шүү хүн бодохдоо хэрцэн гурлыг бол одоо хин ахуулдаа гэж бодсон шүү дээ. Тэгэд аль хэдийн хэрчээ тавьчихсан маш дуртай авч байгаа юм. Харин тий яг би анхдаг чинь биш л дээ. Гэхдээ яг нэг бас яг тэр хэрэглээд эхэлсэн үед тэр бизнес руу ороод 20 настай найзуудтайгаа нийлцсэн. 16 хүн өдөртөн. За. Нэг микро автобустай. За. Тэрэндээ хэдэн хэрцэн гурлаа ачаад борлуулалтандаа явна. Гэх мэтлэнгээр тэгээд явж исэн. За цааш нь явъя. За энэ ингээд өнөөдөр миний хамгийн сүүл чирлсэн мэдээ бол энэ зэрэг хүний итгэлийг олж явах ганц л арга бий. Хэлснээ хийдэг байх. Чир нь хэлснээ хийж чаддаг гэж боддог өөрөө. Хичээж л явна. Хэлсэндээ байх гэж чадхал ёстой. Тэг хичээж л явна. Энэ би өөрийгөө дүгнэхээс илүү энийг манай найз нөхөд хамтран зүтгэгчд маань дүгнэх байх. Манай түүхийн сурвалж бичгүүд дотор нэг мундаг үг байдгийг хэлсэндээ суу гэж. Суу гэж байна. Хүр энэ гээгүй. Тэрний орчин үеийнх нь бахал та. Хэлсэндээ суу гэдэг бол тэгэл ерөөсө хөдөлгөөнгөө гэсэн үг тийм ээ. Тий. За гэвэл ёг. Тэрний төлөө чи явдаг. Энэ Санжаа сүрэнгийн зориг гой бол манай Доронт аймгийн хүн байгаа. Тийм. Тэгээд би одоо ардсан намыг сонгосон бас арчил тайртай байдгийн маань нэг шалтгаан энэ хүн. Тэгээ энэ хүний би Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэдэг үгийг бол өөрийнхөө амьдралын философи болгоцсон. Тийм. Тэгээд бас энэ хүний сүлгэр дуурайл авч явд юм аа. Байн бодогдож. Тийм бодогдож тий. Санжаа сүрэнгийн зориг биднээс нэг үе аюутан байсан Москвад. Чи багасаа 8 хийжсэн шүү дээ. Би тэрч бас 8 хийжсэн. За тэгээд цааш нь. Энэ дээр би бас ингээд нэг зургийн цомгоодоо бэлтцсэн байгаа. Хүмүүст бас үзэхэд юутэй юм болоо те? Дөхөн болгоод. Дөхөн болгоод. Тэр нь илүү амар байгаа. Фото, видео. За. Тийм. Эрхэнбаатар. Тэг Эрхэнбаатрын Төмөр Баатар. За энд байна миний зургнууд. За. Тэгээд олон зургнууд байна. Эндээс түүгээд харин ойлгомжтой байхаар тий. Энэ чинь одоо энэ миний түүхгээ орцсон байна. За чи бурхан шишин шүтдэг хүн бахнад янз нь. Агаа яг шүтлэггүй биш ээ. Эрхэмлж явдаг. Тий, эрхэмлж дээдж явдаг. Тий. Будын шүү дээ. Энэ манай нутгийн хан уулны зураг байна. За зөв. Хан уулан дээр авахулсан зураг маань байна. Нутаг усандаа очихоор хан ууландаа заавал залбирд юм аа. Тий, би нутгийнхаа уулыг одоо аав шиг өвөөшгөө өвөөгөө гэж боддتي. Миний өвөө бас амар сайхан гэж Доронт аймгийн хүн л дээ. Талигач үзсэн тий.
үүдэрээ очсон юм шиг санагддаг. Тийм үү. Тэгээд энэ нэг зурга бас Чи үүдэрээ эрхэлж өссөн үү ер нь? Өвөр дээр нь? тий. Мэдхгүй юу? Мэднэ би ч үүдэрээ өссөн. За наадах чинь Энэ бас луул усны энэ алтан овоо. Алтан овооны зураг байна. Миний алтан овоон дээр очихоор би ээж дээр очисон юм шиг болдё. Миний ээж энэ Сүхбаатар аймгийн Дарган сум алтан овооны бэлд зөв. яг төрж өсөж тэгээ алтан овоогоо шүтэж уулга алдахтаа алтан овоо минь гэж уулга алддаг хүн байсан. Энэ миний ажлынхаа өрөөнд би бас тэрийг харъя. одоо анх эхэлж байхдаа бол ажлын өрөө гэхгүй бараг л автобусаар л тэгэл автобус л ажлын байр шиг байлаа шүү дээ. Автобусаар Чи явдаг. одоо ямар бизнестэй байна? Одоо би тээврийн бизнес хийж байна. Тээвэр зуучин бизнес. Тээвэр зүүч. Юу тээвэрлэх үү? Нүүрс тээвэрлэж байна. Нүүрс тээвэрлэдэг. Чимд хэдэн хүн чи ажиллуулж байна? Одоо манай яг тээврийн компанид бол 80 гаруй хүн байна. 80 гаруй жолооч. Жолооч шинжлэх машин техник тийм үү? Тэр бас их хэцүү үз. Хэцүү. Би ч өөрөө бас өөрөө жолооч хүний хүүхэд. Тэгээд өөрөө бас жолооч. Тийм болохоор арай ойлголцоход амар байдсан болов уу гэж боддتي. Жаргал зовлонгоо мэддэг. Тэгээд одоо сүүлийн үед бол нэг нүүрс баяжуулах жижиг үйлдвэр барих гээд төсөл дээр нь явж байна. Зөв хувийнхаа хөрөнгөөр. Тий, хувийнхаа хөрөнгөөр. За тэгэхээр нэг асуудал байна. Чи бол бие сайхан боловсруулсан гэж бодож чинь чи хөдөлмөрийн дээд сургууль төгссөн юм шүү дээ. Тий. Тэрний дараа ямар сургууль залгасан? Би 2017 оноос Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургууль сурч байна. Одоо энэ намар төгснө. Яагаад хууль зүйн сурах хэрэгтэй болсон юм? Энэ миний амьдралд бас нэг асуудал тохиолдсон юм аа. Ер нь амьдралд биш, ер нь хууль мэддэг байх хэрэгтэй. Хууль тийм ээ? Дүрмийг ягштал баримталдаг байх хэрэгтэй, тийм үү? Ялангуяа бизнес эрхэлж байгаа хүмүүс бол ер нь хуулийг бол тийм ээ? Тий, өөр нь хуулийг бол одоо ингээд хүн бүр тодорхой хэмжээнд мэддэг байх хэрэгтэй. Тэр тусмаа юм бизнес эрхэлж байгаа, тэгээ олон хүн удирдах байгаа ийм хүн бол хуулийг мэдж байж, хуулийн хүрээнд амьдрах хэрэгтэй. Тийм учраас хуулийг одоо сурыг, мэдийгээд Хэдэн онд орсон? 2017 онд. 18, 19. Тэг одоо 20 оны төгсөх гэж шин. тий одоо намар төгс. Намар төгсөх юм. Намар төгс. Зөв. За тэгээд нэг юм байдаг хүний амьдралд нэг бие боловсруулчаад тийм ээ. За энэ танай хамт олон. Хамт олоо. Энэ манай одоо журмын нөхөд гэж хэлж байна. Журмын нөхөд гэж болно. За цааш нь юу вэ? Манай журмын нөхөд бид нар бас уулзаж санаа бодлоо Гэр солилцсон. бүлийн чинь зураг байна уу? Гэр бүл би одоо нөгөө гэр бүлийнхаа юуг бас энэ цахим орчны хийл тод яагаад гэдэггүй маа. Зүйтэй. Тийм учраас. Энэ бол чиний өөрийн чинь л гэр. Тэгээ энэ бид нар энэ манай найзууд бид нар нийлээд арчлал 2.0 гэж нэг жижиг төсөл маягийн юмны судалгаа хийгээ явж байгаа. 2.0 гэдэг чинь үсэг үү? 2020 гэсэн үг үү? Үгүй ээ. Бид нар 1990 оны арчлал одоо 2020 он хүртэл нэгдүгээр үеэд авчлаа гэж үзээд хоёрдугаар үе нь ямар байх юм? Тэрний төсөөлөл бий Тий, төсөөлөл бий болгоод нэгдүгээр үеэр бид нар гадаад паспорттой болоод чөлөөтэй явдаг болчлоо. Өмч хөрөнгөө хувьчлаад авчлаа. Одоо эднэрийг яаж эргэлтэнд оруулах юм? Ийм судалгааны юмнууд явж байгаа. Тэгээ одоо энэ тэр судалгаа тэр юг арчлал 2.0 төсөл дээр хамтарч ажиллаж байгаа манай багийн гишүүд. Танай багийн гишүүд чинь одоо ухаан энд байж байгаа залуучуудын боловсрал ямар боловсрал? Ер нь захаас нэглээ явчих. тий. Энэ ингээд одоо эндээс манай энэ галан дүүгээ залуу байна. Тий. Тий, одоо та анзаас бас хадсан намын тий. Ганд галан дүүгээ залуу байна. Одоо энэ Монгол Улсын их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр докторийн зэрэг хамгаалж байгаа залуу. Энэ манай гомб гэдэг энэ бас бурхан шашны мэрэгчлэлтэй. Зөв. Бид нарыг бас дунд түүчилж яваа залуу. Энэ ган тулга гэдэг туркид сургууль төгссөн. За Туркийн ч юм Тий, уу бас төрийн нарийн бичгийн дарга байсан, төр зүтгэжсэн залуу байна. Цаана Эрдэм Ишиг гээд Италид сургууль төгссөн. Тий. За Италид юуны мэргэжлэр сурах уу? Италид харилцааны мэргэжлэр сурсан баха. Тий, тэрийг би бас сайн санахгүй байна. Тий, Эрдэнэ хоёр гээ залуу байна, Ган хөлөг гээ залуу байна. Энэ хайд мөх гээ залуу байна, мөнх жаргал гээ залуу байна. Зөв. Бидний залуучууд нийлээл ингээд явж байгаа. Ер нь хүнийг нөхрөөр нь тань гэдэг чи сайхан найзуудтай юм байна, тийм ээ. За ингээд чи бол өөрийгөө боловсруулж чадчих. Тэр үеийн хэл чи ирээдүйн төсөөллөө бий болгох гэж явж байна. Тийм үү?
өсөөлөө бий болохгүй юу гэж. За одоо дараа нь хоёулаа чиний одоо хүн ер нь гэрээ тохинулсан байх хэрэгтэй тийм ээ. За гэрээ тохинулахад бол чи санаа зовлтгүй болсон байна. Тийм үү? За ер нь тий. Бизнестэй болсон доктортой. Эндээ сургуулиуд нэг юм асууч чи нийтийн мөнгө төрийн мөнгнөөс хомсдохгүй үз. Би огтхонч тийм надад бодол байхгүй. Би тэгин ч гэж боддоггүй. Би хувийн эрх, жижигхэн эрх ашиг улс орны том эрх шиг ялганаахаа. Амс авчулсан юм тэр тийм дургу. Одоо тэр чи би одоо Танай үеийнхэн харин тийм юм. Танай үеийнхэн чинь нөгөө нэг юм өөрөө хөдөлмөр хийж тэрнийхээ ашиг үр шимийг авч өссөн болохоор та нар хөдөлмөрийн бус орлогыг бол орлого гэж үздэггүй харин бүр тэр дундуур тийм ээ тэр авилгачдын хүрээний дундуур зөрчиж гарч ирж байгаа болохоор та нар их зөв бодолтой байд юм байна. Танай үеийнхэн наадтай ч нь бол би санал нийлж байна. Угаасаа бид нар тэр авилгачдыг тэжээх гэж энэ нийгэмд амьдраагүй. Энийг одоо би ингээ бас хувийн бизнес хийж байгаа хүн чинь янз бүрийн л асуудал тулгарх юм. Тийм. Энэ бүхнийг бид нар хуулийн хүрээнд өөрсдийнхөө ёс зүйгээр өөрчлөх ёстой. зөв. Тэхийн төлөө бас хуульд сураад тэхийн төлөө бас би чинь бас өөрийнхөө хэмжээнд бас өөрхөн тэмцэхжээ. Ингээд энэ жагсаал цуглаан олон нийтийн арга хэмжээнүүд бол бас идэвхтэй ордог. Идэвхтэй ордог юм тийм байна. Энэ нэг хүүхдийн хүчирхийлэлгүй маргаашийн төлөөгээд нэг зураг байж байна. Хоёр нэг байна. Тий, энэ нэг зураг маань байна. Энэ одоо бас ингээд жагсад цуглаж явж исэн зургууд маань байна. За наадах шин дараа нь аваад хийчихнэ. Тий, энэ За бас нэг Улаанбалгийн нэвтрүүлэгт ороод амтсан тэрний зураг салсан. Наад Улаанбаалга гэдэг үдээс чинь ганцхан минут хоёулаа тогтъё. Жишээ шорон суусан гэсэн дээ. Ва шоронч гэж бас хэлж болохгүй. Цагдаа хорих төв. Ер нь торны цаана орсон. Торны цаа тий. Тийм үү? Тэгс. Яагаад орчдیں۔ Тэр. Тэр бол хэлмэгдүүлэлт явсан. За би тэр ойлгоцсон. Энэ нэвтрүүлгийг үзээд хүмүүс ойлгож байна. Тэгэхээр чиний фэйсбүүк рүү ороход энэ нэвтрүүлгийг бол үзэж болох нь биш. Болно. Тийм ээ? Тий. Тий. Тэгээ үзээд өөрийнхөө дүгнэлтийг хийж болох нь байна, тийм үү? Тий. Тэгэхэд чи их сэтгэлийн хөдөлгөөнтэй их юутай байж харагдсан. Одоо харин их сайхан тайван төлгөөн болцсон байх юм. Тэгээ чи тэр үед нэлээд ингээд нөгөө хүний ярианд их автсан юм шиг байна. Тэгээд ер нь их бэлдсэн үү чи? Гэхдээ энэ чинь нэг юм хувь заяаны тохиол тэгээд нэг энэ хэлэх ёстой юм хэлэх үеэ үгээ яаж хэлэх үгээ юмнууд бас байд юм байна. Энэ тэр нэвтрүүлэг дээр чи ингээд өөрөөсөө би уул нь бол жоохон тогтой томоотой юм байна. Тэгсэн чинь энэ нэвтрүүлэг дээр чинь яг тэр сэдвийг яриад тэгээ манай лодоо гэдэг сэтгүүлч өөрөө ямар хүн бэл. Зүгээр л би өөрөөсөө асцсан шүү дээ. Харин тийм байлээ. Зүгээр асаал Яг 33 наснд бол энэ бол байна. 33 нас гэдэг бол өстой сайхан итэр нас тийм учраас миний дүү тэр цааш нь өөрөө ер нь хаширсан хүнийг л хашир хүн гэдэг шүү. Гэтэ би ер нь мартсан шүү дээ. Мартсан. Одоо энэ талаар хоёулаа яриад явах. Энэ яг үнэ. Тий, энэ бол нэг өнгөрсөн. Тэгэхээр гэтэ миний сэтгэлд үлдсэн нэг юм байсан л да. Ээж чинь дараахан нас орсон тийм ээ. тий, гарч ирээд нэг би ээжтэйгээ уулзж амтцаа. Амтсан. Амтц тий. Эр хүний хувьд бол ээжээ уучлаарай хүүгээ гэж хэлсэн үү? Хэлсэн. Гэхдээ намайг гин буруугүй гэдэг маань ээж маань мэдчихсэн учраас санаа амар бурхны орондоо явсан баг. Яг сэтгэлийн жилээсэн шүү дээ. Одоо болдог бол яг өнөөдөр ингээд үзээд сууж байгаа бол сайхан л байна. Ингээд бүх юмны ард гарцсан. Тий. Тэгээ шүүхээр нөгөө хэрэг нь хэрэгсэхгүй болоод тэгээ цагаатах гайд явж идэг. Өнөөдөр ингээд тантай энэ амьдралынхаа талаар болж байгаа юмнуудаа яриад ийм цаг ирнэ гэдгийг ээж маань бас сайн залбирсных сайн бас намайг сургасны хүчээр өнөөдөр би ингэ явж байгаа юм болов уу гэж боддتي. Хэцүүхэн асуулт тавьсан дуучлаарай. Би өөрийнхөө өмнө хэлсэн үгэндээ бат нот сууж чадах сайхан залуу
бас халд болооч хашир болцсон суудсан юм залуутай уулзаа сууж байгаа баяртай байна. Инхээр хоёулаа одоо шууд залгаад чиний хүсэл мөрөөдлийн тухай ярилцъя. Чи одоо ингээд хүнд нэг 3 дахь юм байгаас нэг. За би одоо юу үлдээх вэ? Чи ер нь ямар хүсэл бодолтой вэ? Би багадаа бол хүнжлөө нөмрөө дэвчих таа бол их гой мөрөөдөл байсан. Тэр гоё шүү дээ. Нэг их тэр үед гэр бүлээрээ гудмаараа хамаатан саднараа л нэг юм бөөнөрөө нэг юм гой газар арал руу явж гин тий. Бөөнөрөө нэг арал гэдэг нь одоо нэг юм их хөгжил дэвшилтэй газар очиж амьдарч гин. Нөгөө миний дуртай юм болгон байна гэдэг юм багасаа тийм олуулаа хөгжихийг олуулаа байхыг тэгж хүсэл мөрөөдөл байсан нэгт. Хоёрт нөгөө манай нутагч өөрөө бас хөшөө дурсгал ихтэй дайны үеийн баатрууд Чавсангүй Дандар баатрууд гэх. Танай баатруудын нэр ер нь танай аавын чиний танай нэр бол тэр Дорнотын баатруудын Төвийн эртний баатрууд байгаа шин нан чи. Би чинь манай Чавсан хот чи Баатар хот байхгүй. Тий Баатар хот. Тэгээд миний нэр чинь Баатар хот төрсэн болохоор Баатар гэдэг. Баатар гэдэг. Манай аав бас Баатар хот төрсэн Баатар. Танай Дорнотод Баатар болон бий юу? Баатрууд ихтэй шүү дээ. Тийм тэгээд Дорноттой тэгж Баатар хот одоо би чинь Төмөр замчдын баярын өдөр төрсөн. Оо за. Тэгээ манай Дорнот аймаг чинь би даасан Төмөр замтай. За. Тийм тэгээд Төмөр замчдын баяр хийж их үе төрсэн болохоор Төмөр гэдгийг аваад тэгээд Чой болсон хот буюу Баатар хотод төрсэн болохоор Баатар гэдэг Төмөр Баатар гэдэг нэрийг надад тайрлсан. Тийм учиртай. Энэ би чинь бас ууланд нэлээд аялах дуртай. Чи аялах дуртай гэдэг нь мэрэгжлийн бүр уулчин байхаар явдаг юм уу? Эсвэл зүгээр ер нь өндөр өөдөл тэмүүлдэг юм уу? Ер нь мэрэгжлийн уулчин бол биш ээ. Уулын спортч өөрөө хүнд спортчтэй. Тий. Миний хувьд бол зүгээр сонирхогч. Гэхдээ бас сонирхогч дотроо өндөр зорилготой. За. Тийм. Одоогоор миний би Хинтийн нурууны ноён оргил асралт хайрах нь 5 удаа. Хангай нурууны ноён оргил отхон тэнгэр хайрхандаа 1 удаа бараалгасан. Дээр нь гарсан гэсэн. Оройд нь хүрсэн. Тэгээд Баян Онгор аймагт их богд хайрхандаа очсон. Мөнгө сардаг дээр очсон. Тэгэхээр одоо манай 4 том ноён оргил 4 том улсын ноён оргилын 3 дээр нь гарцсан. Тэгээд нэг уулын өөд өөрөө явж ингэж өөрийгөө ялан дийлэх баг хамт олноороо олуулаа хамтдаа дээр оргилд гарах тэр мэдрэмж гоё шүү дээ. Тийм байх тий. Би ч одоо сайхан сэтгэл санаа уужраал, стресс тайлагдав. Хүдний оргил дээр нэг гарсан хүндээ. Тантай ярихгүй маань. Би одоо энэ талаар зөвхөн ярих байли. Хүйтэн бол одоо манай Монгол улсын хамгийн өндөр оргил. Хамгийн өндөр оргил тий. Миний зорилго л доо. Одоо би 3 хайрхан дээр гарцсан байгаа учраас гарна гэсэн зорилго. Тийм байлээ тий ингээд. Тий. Би хүдний оргил дээр вертолетээр гарсан л та. Тэгэхээр өөр юм байна хоёлаа. Би чинь бол орчин үеийн техник хэрэглэсэн. Би бол тэгж гарахгүй л тэр яг мөсөн гол дээр хоноолд ийш. Одоо бол дрон хөргөөл зургийг авчихна. Тэгээд ингээд уулаар бас ууланд явах дуртай. Сүүлийн үед ер нь спорт ч өөрөө залуу хүнд гоё юм биш үү? Спортоор хичээлэх чаа. Тэгэл спортоор хичээл гээд сүүлийн үед одоо энэ COVID-19-тэй холбоотойгоор гүүж юм. Зөв. Тийм. Ярээсаа гараад гүүчт. Тэр нь илүү одоо эрүүл байхын үндэс бол спорт гэж одоо ойлгоол. Тийм байна. Чи ер нь одоо юу бүтээ, юу хий гэж бодож байна. За чи бүх юм одоо бие боловсруулсан. Диплом хийж авах. Диплом одоо намар хамгаалах. Тий, хамгаалсан тий. Чи юугаар хамгаалах? Би одоо хилмигдүүлэлт гэдэг сэдвийг судалж байна. Сэдв нь өөрөө хилмигдүүлэлт тий. Тэрнээс чи нэгэн хуулийн сургууль сурж байгаа юм чинь чи ямар нэгэн хууль санаачлах тийм үү? Энтэй холбоотой. Бас яг өнөөдөр болж байгаа үйл явдалтайгаа холбоотой өнөөдрийн нийгмийн ая зан төрх байдалд зохицох хууль санаачлах тэр чиглэл рүү чи судалгааны ажил хийж байгаа юм байна гэж ойлгох уу? Тий, яг хууль санаачлах
гэхээсээ илүүтэйгээр ер нь энэ хэлмэгдүүлэлт гэж юу юм? 1930-аад оны хэлмэгдүүлэлт ер нь юу болсон юм? Одоо хүмүүс ч мартчихад байна шүү дээ. Тэгэхээр энэ бол Монгол хүн бүрт мартах ёсгүй зүйл. Мартах ёсгүй үйл явдал. Тийм болохоор энэ сануулаад цаашлаад дахиж ийм гаргахгүй тулд хүн түүхээ мартахгүй байх хэрэгтэй. Тэхийн тулд чи бичих хэрэгтэй, судлах хэрэгтэй мөн үү? Мөн. Түмэнд түгээх хэрэгтэй. Тийм учраас энэ сэдвийг хэлмэгдүүлэлт цаашлаад цаазын ял гэсэн юм дээр төвлөрөөд судлаад явж байна. Тэгээд намар яг дипломын ажлаа болгоод хамгаалах санаатай байна. Зөв. Цаазын ял. Бид чинь цаазын ял болсон шүү дээ. Тэгээ манайх улс чинь 2012 онд иргэний болон улс төрийн олон улсын пакт гэдэг байна. Тэгээ пактын 2 дугаар тэмдэглэл хэсэгт нь нэгдээд тэгээд олон улсын гэрээнд орсон гэсэн үг. Тэгээд цаазын ялгүй болсон. 2017 онд эрүүгийн хууль шинчлэгдээд батлагдахтаа цаазын ялгүйгээр ял байхгүй байхаар баталсан. Энэ бол ололт. Тэгэхээр би ингэж ойлгож байна. Яг чиний одоо өөрт чинь бол энэ хэлмэгдүүлэлт гэдэг юм бас ойрхон сүүдрээ тусгаад өнгөрсөн орчин үеийн хэлмэгдүүлэлт. Тий. Тэр сүүдэр тусаад өнгөрсөн сүүдэр дотроос гарч ирж гэрлэгээ олж харах гэж тэгээ чи судалгаа хийж тэгээ явандаа ер нь бол мэдээж хэрэг үр дүн хууль байх болно шин. Тийм үү? Тий. Ер нь үр дүн нь бол хууль. Хууль. Ер нь бид нар чинь хуультай улс орчтон тогтнож байгаа хүмүүс чинь хуулийн хүрээнд бүх юм явна. Сайн хууль гарч иж дахиж энэ хэлмэгдүүлэлт гарахгүй. Тий. Сайн хууль гарч иж өмнө хэлмэгдсэн хүмүүс цагаадна. Тий. Сайн хууль гарч иж ирээдүрүү чиглэсэн одоо олон хэлмэгдүүлэлттэй холбоотой асуудлуудыг хүндхийн төлөө энэ одоо өөрийнхөө биеийг бас нэг та хэллээ нэг хар бараан сүудрээр дайраад гасныхаа хувьд тийм зүтгэнэ гэж бодож байгаа. Чам шиг залуучууд олон байна. Хамгийн харамсалтай. Та нар ингээд залуу эдгээр наснда бас хаан цаана гүйж явж тэгээд нэг юмд өртөөд тэгээд ингэж хаширдаг чинь их сайн. Хэрвээ хашираагүй байсан бол мэдэхгүй шүү дээ. Тэгээд ер нь энэ хууль цаазаар сурж байгаа чи би эрхэмлж байна. Тэр доор тэр одоо хөрхий жолоочийн хүүхэд тийм ээ? Тий. Тэр 90 онд одоо гурлынхаа үйлдвэрийн гурлыг зараад дараа нь хэрчиж зараад гүйж явсан залуу. Ундаа зараад гүйж явсан залуу. Тийм ээ? Тэгээд ингэж босч ирсэн чи бол маш олон хүний төлөөлөл. За ёстой хуваар ярих юм бол 98% нь бараг байгаа. Тэгэхээр чи өөрийгөө ингэж сайхан боловсруулж байгаа дахин баярлж байна. Би чамайг ер нь тиймч болов уу гэж бодсон. Тийм учраас би чамайг ер нь бол энэ олон өнгөтэй байх хэрэгтэй. Тэгээ нэг өнгө болж орж ирээсэй гэж бодож өрсөе. За одоо хоёулаа ингэнэ. Одоо хоёулаа нэг би чамд кофе чанж өгнө. За баярлалаа. Сайхан залуу байна. За тэрнээс өмнө чи өшөө хэлэх үзүүлэхээр зураг хөрг байна уу? Ер нь энэ миний фэйсбүүк руу хүмүүс одоо ингээд өөрсдөө Эрхэнбаатар Төмөрбаатар гэдээ ороод үзэхэд бүх юм нээлттэй байгаа. Нээлттэй байгаа юм чинь. Эрхэнбаатарын Төмөрбаатар гэдээ бас пэйж хуудас байгаа. За пэйж рүү чаа. Пэйж хуудасаар маань ороод сонирхож болно. За. Би чамаас фэйсбүүк гэж хаягийг аваад тэгээ Улаанбаал гэдэг нэвтрүүлгийг бас үзээд тэгээ би энэ хэсгийг бэлдсэн. Энэ бол сүүлийн үед гарч ирж байгаа ёстой жинхэнэ хэлмэгдүүлэлт гэдэг чинь энэ дэхөө. Баабрын цуврал явуулж байгаа одоо 6-аад нь хүрсэн, 7-д нь хүрсэн байгаа. Тэгээ энэ дээр гол энэ татаж гарч ирсэн юм юу гэхээр энэ шүүх эрх мэдлээс улс төрчдийг хол байлгахын учир батүүлэгч байна. Тэ. Энэ мөн чанар нь маш агуу тэгээ гүнзгий
юм байгаа. Шүүх эрх мэдлээс улс төрчдийг хол байлгахын учир. За би мөсөөс кофеныхаа усыг буцалгая. Тэр хооронд би чамаас тун эмзэг асуулт асуув. Чи бяцхан хэлэмгц. Бяцхан залуу хүний хувьд бол 6 сар бас торны ард суусан тийм ээ? Тийм болсоо. Тийм болсон. Чи ээжигээ хүнд байхад нь бас яхан зовоосон. Их хүний сэтгэл үргэлж зовж идэг учраас тэр мэдээж хэрэг бас аруугаас явж бурхны оронд очиход нь бас хурдсгсан л байх. Бас нөгөө талаар их хүн бас салж чаддаг үрээсээ өдөр хоногийг аруугаас гуйсаар л байдаг. Ийм юм. Тэгэхээр энэ яагаад иймд орцсон, яагаад ийм болцсон бэ гэдгийг маш товчхон ярмаар байгаа. Тэгээ одоо яатсан байгаа. Энэ 2012 онд болсон явдал л да. Тухайн үед нүүрс хөтөлбөр гээд Маш товчхон. тийм нүүрс хөтөлбөрийг хэрэгжижсэн. Тэр явцад нэг хүн хүч бүрдүүлэх ажилд нь би оролцоо явж ирсэн юм аа. Хүн үж бүрдүүлэх. Тийм. Зүгээр л одоо хүн олж өгөх тийм үү? Тэр чинь- Чи их сайн зохион байгуулагч бас тэгээ намын Идэвхтэй гишүүн. идэвхтэй гишүүн байсан учраас тэгээ таны намын дарга штэ. Одоо нөхөр Алтан уяг бол Тэ манай намын дарга ерөнхий сайд. хүн олооч ээ. Тэ тэр нүүрс хөтөлбөр эхлэх гэж байна. Энэ дээр бас хүн хүч олоход ажиллаач ээ. Чи өмнө нь би чи нөгөө 12 оны сонгуулиар залуучууд удирж ажиллаж исэн болохоор Тийм бай. тийм тэгэхээр залуучуудаасаа бас ажилтаа болгож ий гэсэн юм явсан юм л да. Бас давхар. Тий. Алтан уяг шүү хаашаа хандах үү? Тэгээд хүн хүч бүрдүүлэхэд оролцсон. Дараагаар нь тэр нөгөө тухайн үеийн үйл хэрэг маань гэмт хэрэг гээд тооцогдоод шалгагдаад явж их явцад давхар намайг шалгасан юм аа. Тэгээд тэнд Тийм бол байна. нэг мөнгөн туяа гэж нэг эмэгтэй холбогдсон. Та Тэгсэнд санаж би санаж ин тэрээс тэ нөгөө тэр чи бас цогтой хөөхөн байсан шүү. Мөн чи мэрэгжилдээ сайн бас тийм нөгөө үнэнч шудраг мэрэгжилдээ гэдэг нь юу шүү? нэгтлэн байсан. Нэгтлэн байсан. Тухайн тэр нүүрс хөтөлбөр дээр нэгтлэн байсан. Тэгээд 5 өдрийн нээлттэй шүүх хурал хэвлэл мэдээлэлээр гараад тэгээд хэрэг нь хэрэгсэхгүй болоод цагаадаад улсаас бас нөхөө олгоор авсан. Миний хувьд бол түүнээс хойш тухайн үеийн нүүрс хөтөлбөрийн хэрэг дээр бол би шүүгдээгүй. Хэрэг маань бас хэрэгсэхгүй болоод одоо бас цагаатах гэж явж байна. Одоо Тийм л асуудал болсон. Тэгээд би энийг нэг үгүй тэгээд чамаас уучлал гуйхгүй байна 6 сар хорчоод. За уучлал гуйдаг юм дөө. Тэр чинь энэ цаасаар дүүрэн байна. Өнгөрсөн хойно тийм ээ? Өнгөрсөн хойно юм болдог. Тийм. яг ба би уучлалт гуйлах гэхээсээ илүүтэйгээр дахиж нэг ийм 20 хэдэн настай залуу ийм юмд орчихгүй байгаасаа ийм зүйл дахиж Монголд бий болоосоо гэсэндээ бас өөрийнхөө хэмжээнд зүтгэж гин. Босон явдлыг үн чударгаар үннээр нь ярьж гин. Өөрөө хуулийн сургуульд сураад энэгээр мэрэгших гээд явж гин. Яг зөв. Би яг тэгж бодож байсан юм. Хуулийн сургууль сурсан гэхээр Цаашдаа бас магистр болоод, хуульч болоод бас энэ хэлмэгдүүлэлт гэдэг зүйлийн эсрэг ажиллана. зөв. Тийм зорилготой байгаа. Зүйтэй. Сүүлийн орчин үеийн хэлмэгдүүлэлт бас бий болж байна. Бий болцсон байна гэд. Тэгээ энэний эсрэг тааш бас энэ материалууд авчирсан байна. Энд дээрч бичигдсэн юмнууд байгаа. Тэгэл яриад явж байгаа хүн дээ. Сураал явж байна. Судлаал явж байна. Өршөөж чаддаг хүн ухаантай байдаг. Ер нь өршөөж чадсан хүнийг уучлал гуйж чадсан хүнийг л одоо ухаалаг хүн гэдэг юм шүү дээ. Тийм ээ? За минутөө тэр бол өөр хэрэг. Урдаа тавьсан зорилгоо сайхан биелүүлж явах хэрэгтэй болно. Боллоо. Юу? Түрүү би нэг асууад өнгөрсөн битээр ярины дэлгэмд орхигдуулсан нэг асуудал байгаа. Чи юу хүсэж байна? Би нэг хүн бүр сайхан амьдрах боломжтой, сайхан ирээдүг хүсэж байна. Хууль хүн бүр тэгш
үйлчилдэг. Хүн бүр над чиг дорон таймгаас нүүж ирээл өөрсдөө бизнес эрхлээл ингээл өсөд дэвшээд ийм хүн бүр ийм боломжтой байхасаа гэж хүсэж байна. Амжилт бүтээл амжилтанд хүрэх зам нь нээлттэй байгаасаа л гэж хүсэж байна. Тэгэхээр тэрний төлөө би бас нэг түүчээ нь болж үлгэр дуурайл нь болж тэд нартайгаа хамтдаа явахыг л хүсэж байна. Тий. Сайхан хүсэл тэмүүлэн. Энэ хүсэл тэмүүллийн чинь төлөө би чамд энэ тэмдгийг зүүж өгнө. Чи бол энэ нийгмийн боломжгүйгээс боломжтой руу зүтгэж яваа хүн. Нэгдүгээр чи өөрийнхөө боловсролын эрхчлөлийг олж авсан байна. Одоо авах гэж юм тийм ээ. Цаашдаа ч олж авах. Хоёр дахь нь чи одоо санхүүгийн эрхчлөлийг олж авсан байна. Тийм үү? Тий. Одоо чи улс нийгэмдээ ихийг бүтээх эрхчлөөний төлөө явж байна. Намын одоо нэлээд том бас удирдлагуудын нэг тий залуучуудын байгууллага гэдэг чинь өөрөө ирээдүйн байгууллага гэсэн үг шүү дээ тухайн намын. Энийг би чам зөөж өгнө. Энийг дагаад маш их итгэл байгаа. Их итгэл байгаа. Хичээнэ. Зөвхөн миний итгэл гэхээс гадна чи тэрийг үзэж байгаа түмэн олон хүний итгэл байгаа. Чамтай адилхан өсөж дэрвэх гэсэн дээшлэх гэсэн амьдралаа сайхан болгох гэсэн үр хүүхдээ сайхан болгох гэсэн хүмүүсийн итгэл байна. Хэрвээ чи энэ итгэлийг дагаад сайхан одоо зөв явж чадах юм бол чамаас маш их итгэл авна. Тэр нөгөө залуучуудын шинэ үеийнхэн гутранг байна гэсэн шүү дээ. Тэр гутранг чинь алга болно. Мөн үү? Мөн. Энэ чинь өөрөө чи бусдад үлгэрлэх асар том үлгэрлэл болно. Энийг би чам зүүж өгье. За баярлалаа. Тэгээд бас хичээнэ. Хичээлгүй яах вэ? Хичээгээс өөр арга байхгүй. Та нар гадаа би түрүү хэлсэн шүү дээ. Гадаа ирчгээд нохоо хорио гэж зогсоод байна. Та нарын үе. Тийм учраас одоо итгэлээ хүлээлгэх гэж байгаа хүмүүст ийг битгий өрөнд оруулаарай. Итгэл өртөө байдгийг. Өртөө үлддэг. Итгэлийг биелүүлэхгүй бол тэгэл чи өрөнд орно гэсэн өөр. Ойлголоо. Тэр өөр бол их удаж тайлагддаг. Ер нь бараг л итгэл гэдэг бие хүн дуусч ижил итгэл цуг дуустдаг шүү дээ. Тийм учраас миний дэх юмхтай зэгцтэй өөрийгөө улам их боловсруул. Ойлголоо. Улам их хичээ. Тий. Би нэг мэдсэн чинь чамд ингээд ягаад чим би өөрөө жолооч хөхт. Манай аав хотоос том тээврийн ачаад энэ аймагуудын дизель хөдөлгөөр трактор, экскаваторыг ачаад энэ олон аймагуудад тараадаг. Би бас кабинд өссөн. Тэгэхдээ том краз машины кабинд өссөн. 10 дугуйт гэж нэг мундаг машин байлаа шүү дээ. Тэрний дэргэд өссөн. Тэгээ өнөөдрийг хүртэл манай аав юу хэлдэг байсан гэхээр ээж хоёр маань зөвхөн сургууль сурах нөхцөлийг бүгдийг бүрдүүлсэн. Тэгээ би одоо хувийн абсурд театртай би өөрөө дуртай жүжигээ цөөхөн хүн тоглодог. Намайг ингээд жолооны ард суух гэхээр аав суулгадаг байсан. Чиний үе жолооч болох ёсгүй. Энэ бол чамайг тэжээж байгаа л хэрэгсэл болохоос биш. Чиний амьдрал биш. Тэгэхээр чи тэр бол адилхан жолоочийн хүүхдүүд тийм ээ. Тэгээд би түрүү нэг юм асуух гээд бас санаа зовоод орхичих. Чийч бас нэг тийм битүү хатуу хэлсэн гэр бүл үлээ. Дүүн одоо гэрлэж амжаагүй явна. Тэгээ найз өсгөөтэй. Найз өсгөөтэй. Тий. Найз өсгөөтэйгээ цуг. Тэг яагаад гэрлэхгүй байна энэ чинь найз өсгөө. Чийч одоо 33 тааш. 33. Яг сая амьдралын нэг олон янзын өнгөн дундор нэг хэсэг явлаа шүү дээ би чинь. Тий. Тэгээд тэн чи бас ингээд нэг
айлын охиныг албан ёсоор нэг гэрт ороод хурим найр хийчихэд би эргээгээ гэж хэлэх ёстой байх. Тэгнь. Тий. Тэр саяны энэ нухчаан дундуур чинь бас тийм хурим найрны ээж юу гарсангүй. Тэгээ тий ээж мэж маань өнгөрөөд нэг юм цаг үеийн таарахгүйсэн болохоор гэрлэж амжаагүй юу. Тэгтээ гэсэн хийггүй байж тий. Бас нэг мөө охиныг аваад ингэсэн чинь юм өөр тийшээ худлаа тал руугаа эргээд элдв юм болсон бол бас нэг амтны хүлээлгээд нэг ч биш 2 3 болж өөрөө ш тэр чи. Харин тэрэн дээр тийм асуудлууд байсан. Их ухаалаг шийдвэн. Гэхдээ бас л харамсмаар хүний амьдрал гэдэг за яхаа сайхан сэтгэл байхад гэгийн алсад одон доо. Одноо. Гэгийн алсад очиж тэнд ямар байдгийг харъя. Тийм ээ? Уусаа гэгийн Сэтгэл санааны гэгийн алсад одж байгаа шинж их гоё. Манай шаарч бас мундаг нэр өгсөн сайн хөгжмийн зохиолч. За ингээд дүүдээ сайн сайхныг хүсье. Миний дүү итгэл даагаарай. баярлалаа. Гой кофе болсон байна шүү дээ. Би чамд энэ популизмын тухай нэг 2 үг хэлье юу гэж бодсон. Энэ өнөр баярын хөөч өнөр баярын ном л доо. Нэг мундаг ном байгаа. Тэгээд энийг боли ярих чив дээр нэг цаг алга. Хоёрдугаар энэ хамгийн гол нэг юм байна. Энийг би авч хадгалсан энэ ханд байдгийг. За. Та хаанч байсан ямар ч хүнд зүйл тохиолдож байсан ч түүнийг даван гарч сүр жавхлантайгаар урагшаа үргэлж тэмүүлэх ёстой. Үргэлж. Тэгээ би энэ доор нь бичсэлдээ сүр жавхлантайгаар урагш тэмүүлэх ёстой гэж. Энэ бол одоо миний өрөө гэх юм уу та тийм ээ? Сайхан үг байна. Би дандаа энийг харж явах дуртай. Тэгэхээр миний дөө сүр жавхлантайгаар урагш тэмүүлээрэй. Ойлголоо. Хичээнэ.